бүтгэж болохгүй. За нэгдүгээр түүний хувьд гэр бүлийнх нь нэг ч гишүүн гадаадд буюу Англид нэг ч хонж байгаагүй гэж худлаа ярив. Манай гэр бүлийнхэн гадаадд амьдардаг. Гадаад амьдардаг шүү дээ. Манай гэр бүлийн нэг ч хүн нэг хоногч Англид амьдараагүй. Тэр одоо манай ихнэр насан туршдаа Англи явж үзээгүй. За яг үүндээ түүний хүү Тэмүүлэнгийн тансаглал зугаацын асуудал эд сөхөгдөж байх үед за Тэмүүлэн гэгч нь найз охинтойгоо хамтдаа Англид зугаалж болцож байгаа зур бичлэгүүд олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж байсан. Мөн авилгатаа тэмцэх газарт ирж шалгуулахдаа гадаадаас Англиас ирлээ гэх мэдээлэл энэ тэмдгүү цацагдж байна. Хоёрдугаарт ерөнхий сайдаас оюун эрдэнэ ерөнхий сайдын ажлаа өгснөөсөө хойш буюу өнгөрсөн 6 дугаар сараас хойш Монгол улсад огт амьдраагүй. Америкийн нэгдсэн улс руу огт яваагүй хэмээн мөн л нийлцэв. Ажлаа өгснөөс хойш Америкт олон сар амьдарсан. Та тийм баян хүн үү? Америк огт яваагүй. 3 дугаарт ерөнхийлөгч асан Батнуулгыг ерөнхий сайд байхдаа зөвлөхөөр авч байсан худлаа хэмээн худлаа ярив. Худлаа мэдээж шүү юм бол. 2022 оны 4-р сард өөрийнхөө амаар зөвлөх Батнуулгыг чөлөөлсөн гэж ярьж байсныг иргэн сануулъя. За Батнуулга гэдэг хүн зөвлөх байгаа юу гэж та зөвлөхөөс чөлөөлөх байгаа. 4-р улсын хурлын дараагсан амар өсөлтийн талаар гадаадд би мэдээлэл баруулаагүй хэмээн нийлзэв. За наад чи босоод одоо худлаа мэдээ. За 5-дугаарт Монгол хаан жүжигт төсвөөс $1 зарцуулсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн дахиад л худлаа ярив. Энэ бас ингээд дахиад хэлээ. Тэгэхээр $1 одоо жишээлбэл Монгол хаан руу ч моосон дахад байгаа нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд 100%. Тэр саний ярьж байгаа миний ил болсон албаны нууцыг хамгатай Монгол хаан жүжигийн гадаад сурталчилгаа хийсэн гэсэн тайлбарсан. Энэ гэрээ дагуулсан компани өөрийнх нь ирүүлсэн тайлбарт байгаа нууцын хамгатай мэдээллийг миний бий ухаадаг бий болгосон. 3-дугаарт өөрийнхөө Тэмүүлэн нь найз охиндоо 20 саяын цүнх огт бэлгэлээгүй хэмээн бас худлаа ярив. Ихэнх нь асуудал гэдэг. Одоо цөмгтэй холбоотой асуудал яг Hero Entertainment одоо тий Hero Entertainment гэдэг компани Авилгатаа тэмцэх газраас шалгалт хийгээд оюутны хүүгийн тансаглал болох 20 сая долларын цүнх 17 саяын бүгд зэрэг нь Hero Entertainment-аас шилжүүлсэн мөнгө хэмээн тогтоосон байна. 7-дугаарт оюутны засгийн газрын үед байгуулагдсан харьбын нэг хэлцээрийг хян шалгах төр хороо байгуулахдаа зэрэгцээд түүний хувьд ухаан удгийг шалгах хян шалгах төр хороо байгуулсныгаа мөн л худлаа гэж худлаа ярив. Агаар заавал харьбины хэлцээр дээр төр хороо байгуулдаг хэсэг биш үү? Энэ хариуцлага жоох юм болчихсон гэж байна. Өөрөө бас нэг наад чинь ташаа мэдээ. 8-дугаарт Монгол улс харьбины гих тодтолтой тус гэрээн дээр нүүрсээ $50 зарах гэж байгаа нь мөн л худлаа хэмээн хэлсэн. ягаад айлын тал $5 буруулж авъя гэж манайх $50 буруулсан. Үгүй энэ ерөөсөө тийм худлаа мэдээ. Айлын тал $95 авъя гэж яхад яхаараа $53 зарыг гэдэг гэрээ гэж. 9-дугаарт Монгол улсын ерөнхий сайд ямар нэгэн төсөв мөнгө мэддэггүй зөвхөн хурал удирддаг хэмээн маш худлаа ярив. Яг тэгэхээр ер нь ерөнхий сайд чинь хурал удирддаг. Засгийн төсвийг захиран зарцуулахаас эхлээд хуулийг хэрэгжүүлэх гээд маш олон үүрэг чиглэл эрхтэй байдаг. 10-дугаарт үндэсний аудитын газраас оюутны засгийн газар шалгалт хийгээд 16 их найдын зөрчилтэй гэж тогтоосон ч энэ зөрчил нь манай засгийн газар биш харин Монгол улсын хэмээн асар худлаа ярив. За тэр аудитын дүгнэлттэй холбоотой асуудал бол юу байна? Яг ингээд нэгтаар үзвэл Монгол улсын нийт алдагтай холбоотой асуудал байна. Тэгэхээр тэрэн дээр ингээд нөгөө гойлаад 11-дугаарт оюутны засгийн газрын үед Монгол улс хэвлэлийн эрхчлөөний индексээр 21 байр 30 100, авилгын индексээр 28 байр 30 121-р байрт ирэмлэгдэж маш том ухалт хийсэн. Гэсэн ч тэр үүнийгээ мөн бүлээн зөвшөөрсөнгүй. би төсөөлийн индекс энэ чинь асуудлуудыг гаргаж тавиад ах тусам авилга хийх байна гэдэг төсөөлөл дээр хөл мэдээлэл яваад ах тусам. Харин түүний хувьд энэхүү ярилцлагын үеэр зөвшөөрлийн зөвшөөрсөн ганц зүйл бол өөрийнх нь засаглаж байсан он жилүүдэд тарих угаалт пропаганда хамгийн хийгдэж байсныг бүлээн зөвшөөрсөн. Маш олон инфлюенсерүүдийг худалдаж авдаг, маш олон инфлюенсерүүдээр дамжуулаад тарих угаалт хийдэг. Маш олон байгууллага телевизүүдээр зэрэг нэг одоо байгууллагатай нэвтрүүлэг цацдаг юм уу байсан. Яг мэдээж засгийн газар одоо өөрийнхөө бодлого шийдвэрийг гаргах гэж тийм нэвтрүүлгүүдийг одоо цацсан тохиолдол байгаа тийм л одоо. Ер нь хамаагүй. Амьд огт яваагүй. Худлаа мэдээж шүү бүтгэж болохгүй.